За ийм тэнцвэрлээс А-г нь бол. За эсвэл А гэмээр илэрхийлэх гэсэн бодлогод ECT-д баг байнга ирдэг. За энэ бодлогын хувьд бол А-гууд нь үл мэдэгдэгч гэсэн үг. А бусд нь бол мэдэгдэж байгаа зүйлс. Тэгэхээр үл мэдэгдэгчийг олохын тулд энэ мэдэгдэхгүй байгаа юмудаа бүгдийн тэнцвэр тэмдэгний нэг талд гаргана. Жишээлбэл энийг ишнүүлээд харин мэдэгдэж байгаа юмудаа нөгөө талд оруулъя. За ингээд бичвэл ийм болно. Мэдээж нэмэх аврагш орохоор хасах болно. Энд байсан 2-ын тоо агш орохоор бас хасах болно. За тэнцвэр тэмдэгний 100 гаруй талаас А-г халтнаас гаргавал ийм болно. За нөгөө хоёроос нь хасах тэмдэг халтнаас гаргаж болно. Эсвэл хэвээр нүцэн ч болно. За А-г болгож байгаа учраас үл мэдэгдэгч буюу А-га үлдээгээд 8-ээс хасах нэгэ нөгөө дэш нь оруулж хуваана. За мэдээж энд нь үрдэж байгаа учраас нөгөө рүү орохоор хуваах болж өрнө гэсэн үг. Ингээд ийм бол. За энийгээ бол цааш нь хөвтөр болон хуваарийг хоёуланг нь хасах тэмдгээр үржүүлээд ингэж хичүүлнэ. Тэнцвэрлээс А-г нь олъё. Өөрөөр хэлбэл А-г нь бусдаар нь илэрхийлье. А-га үлдээгээд бусдын нөгөө дэш нь оруулах хэрэгтэй. Тэгэхээр эхний хэлжинд бол энийг нөгөө дэш нь оруулъя гэхийн тулд бууцсан учраас нөгөө дэш орохоор ийм болон тэнцвэр тэмдэгний 100 гаруй талт нь бол мэдээж зэрэг энэ бол. За одоо А оролцсон хэсэг буюу 8А-га үлдээнэ. Тэгэхээр энийг нөгөө дэш нь оруулах хэрэгтэй болж таарна. Тэгэхээр эндээ нэмэх байсан учраас нөгөө дэш орохоор хасах 7 юм бол. За А-г болохын тулд үржиж байгаа 8-ыг алгуулгана. Үржиж байгаа 8-ыг агш нь оруулах юм бол хуваах болж байна. Эндээс А гэдэг бол за 8 төгөөнөд бол энийг ч хөвөн бас энийг ч хөвөн тэгэхээр ийм болно гэсэн үг.